Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүнд ангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Райт Милс. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр
гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Right Mills. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Right Mills. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлттэй сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон. Их сурвалж. Right Mills.